Хүүхдийн хөгжил эхийн хэвлэлд бойчхоос эхэлдэг байна. За хайр халамж, дутуу, хүчирхийлэлд өртдөг хүүхэд энгийн хүүхдээс дутуу өсөхөөс гадна өөрөө хүчирхийлэгч болох нь бий. За энэ мэт судалгааны үр дүнг хилэлцдэг хүүхдийн хөгжил, төлөвшил, эрдэм шинжилгээний хурлыг Отгон тэнгэр их сургууль 14 дахь жилдээ зохион байгууллаа. Ер нь бол олон улсын чиг хандлагад бол ер нь 6 наснаас эхлээд хүүхдийг хөгжүүлж эхлэл оройтноо аль болох энэ бага наснаас их алтан мянган хоног буюу одоо 0-3 настай байхад нь хүүхдийн хөгжлийг одоо энэ хайр халамжаар дэмжиж. Тэгэх юм бол одоо 70-аас дээш хувь нь тархины хөгжил нь өсөхөөр хүүхдүүд бол яг юм эрдэм хүүхдүүд бий болно. Мөн ерөнхий олон сэтгэлийн сургуулийн хүүхдийн бие балдар танин мэдхгүй нийгэмшлийн хөгжлийн онцлог нөлөөлж байгаа зарим хүчин зүйлийг 2011 оноос хойш улсын хэмжээнд судалжээ. Гэвч санхүүжилт зогсонтой холбоотойгоор зарим аймгийн удирдлагад санал тавьж судалгааг үргэлжлүүлсний нэг нь хөвсгөл бөгөөд дараах үр дүн гарсан байна. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд яаж юм гэхээр анхаарлаа төвлөрүүлэх чадвар дээр бодиттой ахиц гарч чадаагүй. Мөн одоо дасан зохицох чадвар дээр бас тийм тодорхой ахиц гарч чадаагүй. Өөрсдийнхөө бодож санаж байгаа зүйлээ ярьж илэрхийлэх, мэдээллийг сонсож болон утгачлан тогтоох чадварууд дээр бас яг одоо 1-2 дугаар шатны судалгаан дээр гарсан манай хүүхдүүд тэрэн дээр нэг тийм ахицтай байж чадахгүй байгаа. Эдгээр үзүүлэлт бол хэвээр хадгалагдсан байна. Гэхдээ сайжирсан үзүүлэлтүүд юу вэ гэхээр хүүхдүүдийн бие бэлтрийн хөгжил дээр одоо ахисан үзүүлэлтүүд байна. Мөн танин мэдгүй нийгэмшлийн тодорхой чадруудаар ахисан үзүүлэлт байна. Эрдэмтэн судлаач нар хурал 68 илтгэл ирүүлснээс 22 илтгэлийг нэгдсэн болон салбар хуралдааны хүрээнд хилцсэн юм. Харин 46 илтгэлийг эмхэтгэлд хэвлүүлж нийтийн хүртэл болгосон байна. Тэгэхээр манай эрдэмтэн судлаачид бол хүүхдийн хөгжлийн талаар олон судалгааны ажлууд хийдэг. Тэр судалгааны ажлуудад танилцуулах, хэлэлцүүлэх тэр боломжийг манай хурал олгодог. Тийм учраас 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа учраас манай хурлыг хүссэн хүлээдэг бас оролцогч нар, байнгын оролцогч нар бол бас идэвхтэй болсон гэдэгт бол бид нэр итгэлтэй байна. Хүүхдийн хөгжил төлөвшил эрдэм шинжилгээний хурал нь эрдэмтэн судлаачдад судалгаагаа олон нийтийн хүртэл болгох, хэрэглээнд нэвтрүүлэх, цаашлаа төрийн бодлогод тусгахад чухал ач холбогдолтой юм а.